өнөөдөр Монгол агуулга дэлхийд даяар байлдан дагуулж эхлээд байна. Монгол контент, Монгол өв соёл тулгуурласан Монголын гэсэн ийм нүүр царайг илэрхийлсэн ая аялал, хөгжим, хувцас сэргэлэл модонд орж эхэлж байна. За үүний салхийг Хүннүү орок гэдэг урсгалаар салхийг хаглаад Монголын хамтлаг одоогоор 30-аад орнд тоглолтоо хийсэн. За нэг 500 сая орчим хүнд одоо энэ Монгол агуулгыг хүргээд байна. Тэгээд хайлтан дээр үл хөөмэй гэдэг хайлт өдөрт 3 сая орчим хайлт хийгдэж байна. Хөөмэй болон Хүннүү орок гэдэг үгээр. Тэгээд Монгол хувцсыг худалдаж авах сонирхолтой энэ Монгол залуучуудад өмссөн байгаа энэ хувцсыг худалдаж авъя гэдээ одоо Монголоос маш их тийм хайлтуудыг хийж байна. Хараахан хайлтанд одоо тэр Монгол хувцсуудаа бид нар маань араа байр. За энэ бол ингээд Монгол агуулга дэлхийд даяар одоо ингэж төвж дарахж байгаагийн нэг бодит жишээ байгаамаа. За урлагийн олимпийн аварга Ариун Баатар дэлхийн урлагийн олимп гэдэг энэ Чайковскийн наадамд аварга боллоо. За энэ бол Монгол хүний энэ тал нутагт сайхан дуутай, хууртай өсөж торинсон тэр сайхан уртын дуун дотор өссөн түүний одоо үр шим, түүний генийн үргэлжлэл одоо энэ Монгол авьяас маань дэлхий дээр захиур хагалж байна. 20 жилийн дотор дууны орой дээр суучдаг ийм тохиолдлууд дэлхий дээр маш ховор байдаг. 2-3 хаан жилийн дотор ингэж дуудуулаад тэгээд хамгийн орой дээр нь гараа суучна гэдэг бол энэ бол Монгол хүнд нэг тийм өгөгдөл байна гэсэн. За шаруугаан аялгау дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг нээж ихшгэллээ. Нобелийн шагналыг нээж Монгол хүний зохиосон аялгау ихшгэллээ. Монгол сонгодог гэдэг ийм шинэ урсгалыг дэлхийн сонгодог урлаг дотор оруулж ирж тунхаглалаа. Үүнийг дэлхийд даяараа хүлээн зөвшөөрлөө. Нөгөө хуучин муухай язгуур урлаг гэдэг хүн болгон тоохгүй доош нь одоо хуучирсан ардын этник гэж нэрлэдэг байсан бол энэ маань өнөөдөр дэлхий дээр сонгодог гэж нэрлэлээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан байна. За тэгшвэр гэдэг энэ 20 настай залуу ундаг дугуйн тойрог замын тэмцээний дэлхийн аварга боллоо. Энэ залуу ундаг дугуйгаар 3 жил хичээсэн. Тэгээд дэлхийд даяараа энэ шүүгч нар маш их гайхсан. Гэхдээ ямар сони юм бэ? 3 жил хичээлдээ ийм дэлхийн аваргын хэмжээнд ингэж хичээж, ингэж тэмцэж өөрийгөө дайчилж чаддаг энэ ундаг дугуйны түүхэнд бол ийм рекорд хараахан байхгүй байна одоогоор. За энэ залуу энэ амжилтыг зөвхөн ээжтэй зориулж ээжтэй юу чаддгийг харуулах гэж ээжигээ баярлуулахын төлөө хичээсэн. Мэдээж Монголд одоогоор сайхан дугуйны зам бэлтгэл их заал байгаа юу? Одоохондоо байхгүй. Зүгээр хар зам дээр багш нь урд нь фрүүс машинаараа энэ дугуйтай чирээд бэлтгэл хийж явахад хажуугаар нь би зурж өнгөрчл байлаа. Салхийг багш нь хагалж өгөөд тэгээ араас нь 60 милтэй 70 милтэй жийж ингэж бэлтгэл хийдэг байсан. Ямар ч зориултын бус зам дээр ямар ч заалгүй танхимгүй ийм орчинд. Ингээд энэ залуу ундаг дугуйн өнөөдөр оргил дээр нь одоо 2 тойрогдно гэж манай монголчууд ярьдаг та бүр тойрогдож авраг болсон. Тэгээд энэ ундаг дугуйн түүхэнд шүүгч нар бас маш их гайхсан. Гэхдээ ямар сони юм бэ? 3 жил хичээллээд тэгээд бүр тойрогдоод 2 дабл ийм нугалж одоо секундын рекордыг эвдээд тэгээд ийм авраг болж чадсан. Ийм тохиолдол маш ховор бөгөөд байхгүй байдгаа. Тэгэхээр энэ Монгол хүн гэдэг энэ нэг хүнд чинь нэг юм байгаад байгаа юм шүү. Нэг тийм өгөгдөл байгаад байгаа юм шүү гэж маш их гайхаж асуусан байгаа. За анх цэцэг дэлхийн аваргын тэмцээнд явахдаа
дасгалжуулагч багш нь зардлын мөнгө байхгүй өөрөө өөрийгөө дасгалжуулаад тэмцээнд явсан. Та нар бодоод үзтээ дэлхийн аврагт явж байгаа Монголын тамирчин дасгалжуулагч нь зардлын мөнгө байхгүй, зардлын мөнгө олж чадахгүй. Ингээд дасгалжуулагч нь өөрөө өөрийгөө дасгалжуулаад тэр дэлхийн тэмцээнд очиж оролцсон. Ингээд өрсөлдөгч тамирчин бүр энэ Монгол энэ тамирчнаар бахархаад өрсөлдөгч нь дасгалжуулж өгч ирсэн. Үгүй чи ингээд дасгалжуулагчгаа явж байгаа юм уу? Үгүй тийм ээ одоо манай дасгалжуулагч ингээд ирч чадаагүй. Үгүй тэгвэл би чамайг дасгалжуулж өгье. Би чиний бэлтгэлийг хангаж өгье. Өрсөлдөгч нь бүр өрсөлдөгчийгөө өмнө нь сөхөртөл нь энэ хүн тийм бахархлыг харуулж чадсан. За ингээд дэлхийн аварга болоход Солонгос улс энэ тамирчинд сарын 15,000 долларын цалин амласан. Гэрээний 500 сая воны гэрээний төлбөр амласан. Гэхдээ чи одоо ингээд зардал мөнгөгүй нэг энэ ядуу ийм улсын тамирчин байж байгаа чи манай төрөө дэрээ. Сар болгон чамд 15,000 доллар өгье. Гэрээний төлбөр 500,000 вон төлье гэж хэлсэн. За энэ анх цэцэг нэг л зүйлийг хэлсэн. Хэдий мөнгөгүй ч гэсэн, хэдий ядруухан байгаа ч гэсэн би энэ Монголын далбааны төлөө энэ төмрийг өргөдөг юм аа л гэж хэлсэн. Тэр 15,000 доллароос ч үнэтэй зүйл бас хүнд байдаг юм аа л гэж хэлсэн. За пара пауэрлифтингийн дэлхийн аварга болсон бүр дэлхийн рекордуудыг эзэмшдэг 3 рекордыг эзэмшдэг ийм тамирчин манай Монгол улсад байна. Содном Пэлчээ гэж тамирчин. Та бүхэн энэ миний хэлж байгаа зүйлүүдийн заримын сонсоогүй, заримын зүгээр фэйсбүүк дээр нэг ток гээд нэг үйлгээд өнгөрсөн байж магадгүй. Одоогоор дэлхий дээр монголчууд 60 салбарт дэлхийн аварга гэдэг цолыг эзэмшиж байна. 60 салбарт би зүгээр хоосон түүх яриаггүй, ямар нэгэн өнгөрсөн омогшил яриаггүй. Яг одоогоор 60 салбарт дэлхийн аварга гэдэг цолыг 3 сая хүнээс эзэмшиж байна. Бид нар өглөө болгон фэйсбүүк рүү ороход Шатар даамны аварга, Өсчин гоо сайхны аварга болж гин, циркэд рекорд тогтоож гин, дэлхийд монгол залуучууд тэгж гин. Өдөр болгон бид нар энийг жихнийхээ хажуугаар утсан дээрээ дог гэд гүйлгээл өнгөрдөг. Энийний цаана байгаа бид нар энэ монгол хүн энийг яаж төрүүлсэн бол яаж энэ рекордыг циркийн тэр амжилтыг гаргахын тулд циркчсэн залуучууд яаж гараа сайртал циркийн бэлтгэл их заал байхгүй гадаа турбаага босгоод гарныхын цусны шүүрээд гарын сайртаад ингээд бэлтгэл хийгээд агаар дээр 6 эргэлттэй дэлхийн рекорд тогтоосон залуучууд хүсэл мөрөөдөл байхад би хар нүхнээс би босч ирнэ гэж тэр залуу цэрэгчин залуу тэгээд хилээд ойлаад зогсож байсан. Монгол залуучууд өнөөдөр хүчээ дайчилж зориг ген одоо бүх зүйлээ шавхаж өнөөдөр дэлхийн ороо дээр нь суухын төлөө байгаа хүчин чадлаа гаргахын төлөө ашиглахын төлөө зүтгэж байгаамаа. Өнөөдөр 85 настай Арднавга гүйлтийн дэлхийн аварга болчоод би Монгол хүн ямар хүчтэй, ямар дэвчээртэй гэдгийг би харуулахын тулд би энэ 85 жил би амьдарсан юм а гэж хэлээ зогсож байгаа. 85 настай бидний баг өндөр өвөө болохоор тийм өндөр настай хүн. Би энэ Японы тамирчинд би 2 жилийн өмнө ялагдчихсан. Би энэ хүний л өмнө гараад нэг монгол хүний хүчийг би нэг харуулахыг хүсэж байсан юм а гэж. Зөвхөн гүйлт биш. Одоогоор хин хүн дэлхийд дээр хөнгө атлетикийн 5 дээд амжилтыг шинжилээд байна. Бүр 85 настай хүн штэй манайхаа. Тэгэхэд бид нар одоо хэдэн настай байгаа вэ? Тий. За Монгол улс өнөөдөр өөрсдийнхөө эрүүл хүнсийг өөрөөсөө хангаж тийм бүрэн боломжийг аль хэдийн нээгдчихэд байна. За 4 удирлын хүлэмж гэдэг нь Монгол бүрэн нутагшуулсан.
Чандамн агропарк байгуулагдсан. Тэнд 100 агрономч нэгдээд ажиллаж байна. Өнөөдөр ийм артын өвөрцөй помидорыг монголчууд хангаж байна. Өнөөдөр монгол хүний ширээн дээр өглөө болгон Монголын шимт хөрсөнд ургасан ямар нэгэн генийн өөрчлөлтгүй, ямар нэгэн урагт нөлөөлөхөөргүй тийм сайхан эрүүл хүнсийг монгол хүн өөрийнхөө гараар өөрийнхөө хөрсөн дээр ургуулж эхэллээ. Дөрвөн өдрлийн хүлэмжинд өнөөдөр гүзээлцэг нь помидор, өгөрцөө, мандрин алин ургачаад байна, усан үзэм ургачаад байна. Монголд ургасан усан үзмээр дарс хийчээд байна. Гүзээлцэг нь хэрвээ хүлэмжинд гүзээлцэг нь ургасан бол ямар ч нарийн жимсэг бусдын бүгдийг ургуулах боломжтой байдаг юм аа. Энэ агротехнологи дотор тийм томьёо байдаг. Тэгэхээр өнөөдөр монголчууд бид нар яг өөрөө өөрсдийнхөө нөөц боломжийг олж харах тийм цаг үе ирчээд байна гэсэн үг. Чанарын галсан гой шамисгийн шагнал гэж байдаг. Үүнийг хүртсэн дэлхийн 10 дахь Азийн анхны хүн болсон. Та нар бодоод үзтээ монгол хүн Германд очоод номоо герман хэл дээр бичээд тэр улсынх нь хэлийг бүр хөгжүүлж өгөө. Герман хэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмийг өгнөлж шамисгийн шагналыг 45 номоо англи герман хэл дээр хэвлээд олсон орлогоороо Монголда сая мод тариад явж байна. Одоогоор сая модноос 500 мянган модыг бүрэн ургуулчаад байна. Энэ ганцхан хүн шүү дээ манайхаа. Ганцхан хүн. Чанарын галсан гэдэг ганцхан зүгээр зохиолч хүн. Тий. Сая мод амьдралынхаа турш олсон номныхоо орлогоор сая мод тарина гэдэг зорилго тавиад ажиллаж байна. За өмнө говийн 80 настай Туулайбаатаргай 0.4 га талбай дээрээ 2 хүлэмжиндээ ногоо тариа 5 том ногоо хурааж аваад хамаатан садан ач учаа эрүүл хүнсээр хангаад илүүг нь өөрөө ундаг дугуугаараа хүргээд явж байна. Ундаг дугуугаараа хүргэлт хийгээд энтерпренер сэтгэлгээ гээд байгаа ч одоо энийг л хэлээд байгаа юм л та. Ажил хайдаг сэтгэлгээ биш. Ажлыг өөртөө бий болгодог сэтгэлгээ гэсэн үг. Энэ сургуулиас тийм хүмүүс бэлтгэж гарах хэрэгтэй. Бид нар ажил хайгчдыг бэлтгэхгүй. Ажлыг өөртөө бий болгох сэтгэлгээ гэдэг энэ маш чухал. Одоо энэ Монгол улсад энэ сэтгэлгээ маш хэрэгтэй гэсэн үг. Төгсөөд ажил хайгаад явдаг биш. Анкет бөглөөд явдаг биш. Төгсөөд гарахдаа аль хэдийн тодорхой хардсан, зорилгоо хардсан. Археологийн музей барих юм уу? Үлэг гөрүүлийн парк бүтээх юм уу? Бүтээн босгох бүх зорилгоо хардсан. Эсвэл Монгол архитектуртай Монголын хамгийн анхны байшинг барих юм уу? Ажлыг өөртөө энэ 80 настай эмээ өөртөө ажил бий болгоод яваад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхэд манай найзууд өнөөдөр Солонгост очиж нэг гахаа хариулж 3 сая төгрөг олно гэж амьдралынхын зорилго нь бүр тийм болчихсон. 3 жил ярьж байна, яваагүй л байна. Тий. 3 сая төгрөг олохгүй л явах гээд байгаа. Очиж гахаа марлна гэдэг байгаа. Тий. Эхнээсээ гахаагаа марлж ирээд 3 сая төгрөгөө олж ирээд тэр 3 сая төгрөгөөрөө бүр элэг зүрхээ эмчилж чадахгүй ингээд явж байна. Гахаан барим дээр чигтэй нөхцөл ажилласаар байгаа бөөргөө болцсон. Элэггүй болцсон. Бийгүү болцсон. Ард нь үр хүүхэд нь өнчирцсэн, салтсан, сарнидсан. Тий. Тэгэхээр бид нар юуны төлөө яваад байгаа юм бэ? Юуны төлөө зориод байгаа юм бэ? Гол амьдралын маань гол зорилго Солонгосын 3 сая төгрөг мөн үгүй юу? Тий. Өнөөдөр нэгэн анги авсан багш маань хүүхдүүдэд хаяад Солонгос явж байна. Тий. Нэгийн амьдралын босхийг зурж байгаа цагаан цаасан дээр хүүхдийн тархитлаганд замын зураад явж байгаа тэр багш тийм сэтгэлгээтэй байж болох уу? Тий. Багш үний гарт өнөөдөр бидний оюутнуудын маань хувь заяа, хүсэл мөрөөдөл зорилго нь бидний гарт байгаа. Багш үний гарт байгаа. Тэр хүнийг дөрөв чиглүүлэх үү? Ямар сэтгэлгээтэй болох уу гэдэг тэр энэ алтан түлхүүр зөвхөн багш үнд л заяажээ. За бараад дууцгой өнөөдөр 9 га газрыг ногоон ой болгочод байна. Сүүлийн 15 жилийн турш энэ хүн хийсэн. А гэтэл хүмүүс ярьдаг Монголын говьд юу ч урахгүй, Монголын говь цөлөө гэж хэлдэг.
За Монголын говь уучлаарай цөл биш ээ. Сахарын цөл биш, Африкийн цөл биш. Монголын цөл бол үржил шимт баян бүрд юм аа. Энийг би хэлээгүй, бараадуудгаа өөрөө хэлсэн юм аа. Өөрөө энэ хүн ургуулсан учраас, жимсээ ургуулсан, эми ургамлаа тариад ургуулсан учраас, хийцэн учраас энэ хүн ам бардам хэлж байгаа юм. Тэгэхээр Монголын говь бол Монгол битгий хэл Азийг хангах, органик хүнсээр хангах баян бүрд юм аа. Органик хүнсний баян бүрд. Бүрэн боломжтой. Энэ хүн 9 газар өнөөдөр маш олон эми ургамлыг тармилжуулаад, ургуулад, бүтээгээд хийцэн байна. Нөгөө цөл гэд байгаа нэрлээд байгаа тэр газрыг өнөөдөр энэ хүн бүр хангай газар болсон нь ургуулчихад байгаа. За Балжин нэмгээ ховдын буулганд 3 сая алюминий мод тарих гэж байна. 3 сая алюминий мод. За 3 сая алюминий модыг тарихад 50000 га газар хэрэгтэй. 50000 га газар. 50000 цөлдсөн газар хэрэгтэй. Цөлдсөн. 50000 га газар 3 сая мод тарихад 100,000 хүн ажилттай болно. 100,000 хүн шүү. Одоо чи бид нар нөгөө 10,000 ажлын байр гэдээ бараг 20 жил ярьчлаа шүү дээ, тийм ээ? Тий. Тэгэхэд энэ нэг өвөө 3 сая мод тарьчвал 90 тэрбумын алюминий борлуулалт хийх юм. Монголын алюминий зах зээлийн хэмжээ. Энэ ердөө мөрөөдөл биш. Өвөө өөрөө ургуулсан учраас өөрөө хэлж байгаа юм. Одоо 2-3 га газрууд алюминий алидээ ургуулад хураагаад энэ зогсож чинь энэ алюмин ургацсан байна. За Төв аймгийн Алтан булагт төмөр хуйггүй бяцлаг хийлээ. За жуулчдад амсуулсан. Японоос 50 тонн бяцлагны захиалга ирлээ. Японыхан лабораторид бүр баталгаажуулсан. Шимт чанарын тодорхойлсон, нөгөө аминдын витаминыг судлуулсан. Монголын бэлчээрийн сүүгээр хийсэн бяцлагны амин дэм шимт чанар нь бусад бяцлагнаас 10% үзүүл илүү байна гэдгийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлсон учраас Японы өндөр зэрэглэлийн ресторанууд 50 тонн бяцлаг захиалжээ. Одоогоор 0.1% л хангаж байна. Тэр захиалгынхаа гэсэн үг шүү дээ. Зөвхөн нэг бяцлаган дээр жишээ авах шүү дээ. Зөвхөн нэг бяцлаган дээр. Тэгээ энэ өвөө өөрөө тойроод нэг 10 туслах ажилчинтай тойроод 100 сайлчнаас сүүгээ цуглуулж аваад хийхэд л нэг иймэрхүү үр дүн гарч. Тэгэхээр нөгөө органик үндэстэн гэдээ байгаа. Дэлхий чи өөрөө яагаад нэг органик гэдэг нэг яваад байгаа юм. Тий. Нөгөө нэг баахан синтетик хэмэл зүйлээсээ яагаад ингээд татгалзах гад хөрхий арга ятаад байгаа юм. Нөгөө хийсэн зүйл нь байгальтаа шингэхгүй, нөгөө байгалаа буцаагаа сүйтгэхэд байдаг. Гол амьдралын их сурвалж нь байгаль байгаад идэг. Байгалаа нөгөө хийсэн зүйлээрээ сүйтгэчихээр яаж цаашдаа яаж амьдрах вэ? Тэгэхээр нөгөө яагаад байгаль шингэдэг хувц сунар гутал хувц сайдаг болчих вэ? Хувцсны шошхыг яагаад ингээд эргүүлж үзээд органико, натуралуу гэж үздэг болчих вэ? Дэлхий гинт цоорвоо. Органик давлгаа гэдээ яагаад ингээд сүүлийн нэг 5 жил. Гэтэл бид нар ч өөрсдөө органик үндэстэн шүү дээ. Анханасаа байгальтайгаа шүтэлцэж хог хаягдлаа. Яаж хоггүй амьдрах уу? Яаж илүүдэлгүй амьдрах уу? Тий. Одоо дэлхий чинь нэг минимал гэдээ бас нэг юм яваад байна. Илүү юмгүй бай гэдэг. Монголчин угаасаа анханасаа л тийм штэ. Нүгөөд явхад нэг тэмээн дээр л бүх юм багтчихдаг. Нэг илүү дутуу хог навш хураагаад яах юм бэ? Ямар авсандаа тэр юмаа алт эрдэнэсээ аваад орох юм биш те ямар. Нэг 70 жил амьдрын штэ яг үнэндээ бол. За энэ сайхан эми ургамал нөгөө саам нөгөө гүүний айргийг чинь хуурай аргаар боловсруулад савлчжээ өндөр технологиор.
Одоо хийцэн байгаа юм ярьж байгаа шүү дээ. Би нөгөө мөрөөдлийн тийм прожект үрдэ яриаггүй. Чакра гэдэг ийм Монгол залуучууд хийчих. 50 гаруй төрлийн ургамал, жимс хэм, саам, айргийг ч н одоо савлаад нөгөө айргийг дэлхийд гаргахад бэлэн болгочлаа. Одоогоор 10-аад орн руу экспортлоод эхэлсэн байна. Сая Европын холбооны бүх стандарт, бүх зүйлийг хангаж чадлаа. Хамтдаа шинжилгээгээр ороод Европын бүх орн руу гарах боломжтой гэсэн үг. Нөгөө гэрээ хэлсэн байгаа шүү дээ. Нөгөө давтургуу гаргах тийм. Тэгэхээр нөгөө Монголын эм дургамал нөгөө түүхий баялаг маань одоо яг бүтээгдэхүүн болох тийм суурь нөхцөл нь бүрдээд ирлээ гэсэн. Нөгөө биологийн идэвхтэй бүтээгдэхүүн янз бүрийн өндөр үнэтэй бид нар худалдаж авдаг байсан бол одоо буцаагаад өөрсдөө энийг хийх бүрэн боломж бүрдчихжээ. За нөгөө муухай баба гэдэг нөгөө хоньны сүүл мөөл нөгөө хоньны өөх мөхөө нэг хэсэг нэг баахан муулж гүвдэ тийм ээ. Бараг л одоо бүгдээрээ л махцаг идэхгүй болох гэж ч нэг үзлээ одоо. Тий. За тэгсэн чинь нөгөө муухай хоньны сүүл маань ингээд босруулаад энэ нь органик байсан гинэ. Тий. Одоо дэлхийн 20 орн руу манай баба нөгөө хоньны сүүлээр хийсэн савн маань гарч байна. Тий. Нөгөө Гонконг нөгөө өндөр хөгжилтэй нөгөө Япон чинь бүр өстэй энийг бүр шүтж гэн гинэ. Жохон. Энэ нөгөө дэлхийн ямар л брэнд одоо хэрэглээд нөгөө хашаад байдаг хүмүүст чинь нөгөө л хоньны сүүлний энэ жинхэнэ ямар ч харшил өгөхгүй жинхэнэ хүмүүсийн өстэй жаргаж ийн гинэ. Нөгөө од модууд чинь хүртэл одоо энэ Монголын хоньны сүүлний шинхэхтэй энэ савнчил одоо хамгийн гоё. За ингээд нөгөө Монгол хуучин муухай баба юм маань од болж эхлэх нэ ер нь цаашдаа. За Эрдэнэ 2 маань энэ манга аварцд очиод бас авраг болчлоо. Дэлхийн нэг 100 гаруй орн ингээд өрсөлддөг. Одоо Японд энэ бараг 100-аад жил хөгжчихсэн ийм түүхтэй уралдаанд нэг 5 жил зураг зурсан залуу очиод манга зурсан залуу очиод авраг болчлоо. Дэлхийн авраг. За нөгөө хүмүүс гайхтгаараа л гайхна. Уу ямар сони юм бэ? Бид нар ч одоо мангаг 100 жил зурж байна. Уу та нар ч нэг 5 жил зураад ингээд ороод ирэн суулчих юм. Уу ямар сони юм бэ? Гэт нөгөө асуултаа асууж байна. За Монгол хүн ийм хийсвэрлэх сэтгэлгээ, ер нь дизайны сэтгэлгээ үл ер нь их өндөр байдэн штэ. Яагаад өндөр байдгийг гэхээр энэ аж төрж ирсэн энэ амьдрал орчин ийм юмыг ингэж бүхлээр нь их сэтгэж одоо бидний өвөөнөр чинь ер нь өвөө эмээр малчин хүмүүс шүү дээ. Бид нар чинь яг одоо өөрсдөө хотын гэдэг байгаа боловч нөгөө Оросыг сайн майжвал Монгол гарна гэдэг шиг юм байгаа юм л та. Лукаг сайн майжвал малчин л байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө малчин ген л яваад байна гэсэн үг. Тэгээ нөгөө цаг агаараа ажиглан, өв сургамлаа ажиглан. Тэгээ ер нь та нар бол дизайны багш нар олон байгаа мэдчихэж байгаа. Ер нь сүг зургийг ингээд харьцуулаад үзээрэй. Төв Азийн, Алтай сайнны сүг зураг ингээд хойш нь Евро Азийн ингээд харьцуулаад үзэхээр сүг зургийн дүрслэл нь хүртэл их баялаг байдэн шүү дээ. Тийм. Яг Төв Азийн, Алтай руу ороод ирэхээр их баялаг байдгийг. Тэгэхээр яг хөө ингээд ер нь их тийм хийсвэрлэх сэтгэлгээтэй хүмүүс их байдаг учраас яг хөө дизайны салбарт монголчууд бол захиур хагалах боломжтой. Энэ дизайн маань одоо бол нөгөө хуучин бол яг уран зурагч юм уу тим хэлбэрээр хөгждөг байсан бол одоо энэ анимашн кино гэдэг чинь өөрөө ихээр одоо монголчууд эхнээсээ энэ анимашн, комик, манга гэдэг энэ салбарт яг энэ нөгөө нэг үүрийн гялба гэдэг шиг яг тэр юунууд мэдрэгдэж эхэлж байна л да. Энд чи явандаа юм том бүүн болох юм, том дэсрэлт. Тий. Нөгөө контент үйлдвэрлэл, нөгөө бүтээлч үйлдвэрлэгээ яриад байгаа зүйлийг чинь л нэг одоо яг эхний гялбаанууд нь ингээ гарч ирж байна гэсэн үг тий. Энэний цаана мянган Эрдэнэ 2 байгаа гэж таад бодчих. Тэр чинь гол нь энэ сургууль бэлтгэхэд байгаа шүү дээ тэр хүмүүс нь. Монгол хүн Нобелийн шагнал авсан шүү дээ манайхаа мэдж байгаа үстэй. Зааш шүү дээ. Энэ Эрдэнэ зогт маань Нобелийн гаагад
5 жил орчим ажилласан зэвсгийн шинжээч. Тэгээд зэвсгийн шинжээч маш хүнд нөхцөлд ажилладаг. Нэмэх 40 хэмд ингээд сахаарт одоо ажиллаж байлаа. Маргааш нь ихэд Сибирт очсон маань асар 40 юм. Ийм Эрсдус 80 градусын энэ хэлбэлцэлд ажилладаг. 3 жил ажиллахдаа нөхөр нэг ч амраагүй. Амралтаараа нөгөө нүүбийн 5-ыг сурах гад сургалтын суугаад яваад байсан байгаа юм. Тэгээ ердөө амраагүй. Тэгээд нөгөө гаагийнхан бас маш их гайхсан. Уу ямар сони юм бэ? Энэ зэвсгийн шинжээчд хүн 2 жилээс дээш ердөө ажилтдаггүй. Заавал сэлгэж ажилладаг. Яг тэр маш хүнд нөхцөл учраас. Тийм. Нөхөр 3 жил ажилласан. Тэгээд маш их хүнд нөхцлүүдэд, эрсдэлтэй нөхцлүүдэд шинжээчээр ажиллаад үр дүнтэй ажилласан учраас эдний багийнх нь тэр баг дотор нь энэ Монгол хүн байсан учраас Монгол хүн Нобелийн шагнал аль хэдийн автсан манайхаа. Санаа зовлтгүй. За Абдул хаан нөгөө Алмазны ордоос сан байгуулад Абдул хааны их сургууль гэж одоо 5 жилийн өмнө байгуулсан. Тэгээд Абдул хаан яг зөв бодсон байгаа юм да. За гэтэл энэ алмаз дуусна, нефт дуусна. Тэгээд дараа нь мэдээж нөгөө майн оюуны олборлт хийж таарна. Тийм учраас дэлхийн шилдэг 200 эрдэмтнийг мөнгө төлөөд бүгдийг цуглуулсан байгаа юм. Хамгийн өндөр цалин амласан. Тийм. Одоо манай энэ Алтанбаатар гэхэд Америкт байж хат маш өндөр цалин амлаад Абдул хааны их сургуульд авчирсан. Ухаандаа нэгсэндээ 200 шилдэг эрдэмтний нэг нь Монгол эрдэмтэн байсан гэсэн. За Абдул хаан шинжлэх ухааны нээлттэй бүс гэдэг загварыг гаргаж ирсэн. Янз бүрийн судалгаануудыг санхүүжүүлэхэд татваргүй болгосон. Одоо маш том судалгаанууд энэ Coca-Cola, Procter & Gamble судалгаанууд энд хийгдэж байна. Тийм. За мэдээж судалгаа хийглээ, патент гарлаа. Тэрнээсээ мэдээж яг уу патентын төлбөрүүдээ дараа нь аавна гэдэг ухаанаар оюуны олборлт хийх зорилготой. За энэ Алтанбаатарлууд замагнаас тийм эпирийн тос гаргаж авах тийм судалгаан дээр үл ажилласан. Сүүлд нь одоо энэ хунчрыг эмт бодсон ялгаж авах тийм судалгаан дээр бас ажиллаж байгаа. Монголын одоо энэ тангуудыг судлах тал дээр шинжлэх ухааны талаас нь нотлох гээд ажиллаж байгаа гэсэн. Алтанбаатар Монголд юу ихийг зориод байгаа юм бэ гэхээр Монгол шинжлэх ухааны нээлттэй бүс ихийг зориулж байгаа. Яг тэр Абдул хааны их сургууль шиг гэсэн. Ягаад гэхээр Монголд энэ тохирно гэж үзээд байгаа. Ягаад гэвэл Монгол жилдээ дунджаараа бас 200 орчим юм патент нээлтүүд хийгдэж идэг. Ягаад гэхээр Монгол хүн чинь бас нэг юм байгаад байна шүү дээ. Тэрийг л өөрхий юм болгож чадахгүй болохоос тийм юм болгож чадахгүй байгаадаа биш. Тийм тогтолцоо байхгүй байгаад байгаа учраас Монгол хүн муу байгаа гэсэн утгатай биш. Монгол хүн эрдэмтэд судалгаагаа хийж гэн юмаа хийж гэн гэхдээ тэр нь эргэлтэнд орохгүй байгаад байгаа гэсэн. Тийм. За ингээд энийг эргэлтэнд оруулахын тулд шинжлэх ухааны нээлттэй бүс Монгол байгуулах юм зорилго тавиад ажиллаж байна. За нөгөө муу хэлэгддэг жаргал сайхан гайхаа одоо энэ J800 Таллабус чинь одоо 50,000 км явчихад байна шүү дээ. Сүүлийн 8 жил одоо энэ муу хэлээр дотор нь суугаад яваад байгаа шүү дээ. Тэгээ Монголдоо бол захиргаа машин автобусаа за яг үйлдвэрлэл гэж яриха болий. Угаасаа ямар ч үйлдвэрлэлийн суурь бол угсралтаас эхэлдэг шүү дээ, тийм ээ. Тий. Аливаа зүйл эхлээд угсрал. Ер нь сүүлийн үед чинь ер нь бүгд угсралт болчиход байгаа шүү дээ. iPhone ч нэг хийгдэж байна. Тий. Тэгэхээр бол нэг одоо монголчууд инженерүүд нэг автобус машина өөрсдөө хийгээ хэлчих гээд нэг айтар омогшсон болчихгүй хаа гэж бодож байна. За манай алтан бэлэг маань энэ TSG гэж Японы том юу байдгийг одоо автоматжуулалтын PC board-ны том үйлдвэрлэлтэй ер нь дэлхийд дээр нэг дээрээсээ 5-6-д ордог. Японд бол нэгт ордог. Голчлон энэ том үйлдвэрүүдийн автоматжуулалт болон PC board-ууд хийдэг тийм үйлдвэр юм байна. За та нар санаж байвал Монгол залуу Leak-згээд компьютер зохион бүтээгээд дэлхийн зах зээлд $4,200 зарагдаж байна гэж. Санаж байна уу? За жоохон тогтож уншиж байгаарай манай. Тогтоод нэг жоохон нэг Монгол хүнийхээ жоохон бүтээсэн юмуудыг жоохон цааш нэг линк дээр дараа л уншиж чийвэл нэг мартах юм гайгүй шүү дээ, тийм ээ. Ингээ гүйлгээд байгаа болохоор.
жоох мартаад байгаа юм. Монгол PC board-ны үйлдвэр нэг гэж байна. Тий. Төв аймагт бол газар энтрээ автсан, тээзүүн хийгдсэн. Японы KSG Furniture хоёртой хамтарч байгаа. Тэгээд төслийн удирдагч Nodel Electronics-ийн ган од гэж хүн байгаа. Тэгээд ер нь бол монголчууд зэсээ 1 кг зэсийг нэг $20 зархаас илүүтэйгээр PC board хийчихвэл нэмээ өртөх нь 1000 дахин нэмэгдэхий. Тий. 1 кг зэсээр PC board хийчихээр нэмээ өртөх нь 1000 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Яг өндөр технологийн үйлдвэр бол нөгөө хүн хүч маш бага шаарддаг. Нэг 20 инженер байхад ер нь учрыг нь олчихно. Тэгээ Азийн зах зээл дээр тоглох боломжтой. Тэгэхээр монголчууд бид нар нөгөө 3 сая учраас яг 1 гектар масс үйлдвэрлэл дээр үл нэг тоглох гээд ер нь дэмэлтэй ер нь дэмэл гэдэг байхгүй юм. Тийм. Нэг певны үйлдвэр гэхэд 2 сая ажилчинтай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол нэг тийм актер нөгөө бүхнийг үйлдвэрлэх гээл одоо сүүлийн үед чинь нөгөө хэрэг галуу дөөрөө өгчээ тийм ээ. Тэгэхээр яг юу хийх ёстойгоо бид нар сайн бодчихвол ер нь ингээд уг нь бол юмнууд их тодорхой байгаа юм л та. Тийм. Энд чинь нөгөө гид байхгүй юм тэнгэрээс бууж ирэхгүй шүү дээ. Тийм. Байгаа юм нь юу байгаа юм? Монгол хүн юу чадж байгаа гэдгийг харчих гаас чинь эн чинь юм нь хагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ Алтан бэлгийн зохиосон лекцээ байна. Сүүлд нь ахаад лик 200 гэдэг лекцээ 200 гэдэг бүр үйлдвэрээ автоматжуулалтын Японуудын бас нэлээд шийдэж чадаагүй тийм автоматжуулалтын компьютерийг супер сервер компьютер зохион бүтээсэн тийм залуу байгаа. Тийм. За говь сая болтой үйлдвэрлэх гэдэг одоо зорилго тавьсан явж байна. Монголчууд ноолуурны дэлхийн ноолуурны түүхийн ноолуурны 80% зөвхөн Монголоос гарч байна. Одоо нөө зүйлс нэг явахтай өрхий. Ноолуурны та нар бодоод үзтээ 80% зөвхөн монголчууд бид нар гаргаж байгаа. Гэхдээ яг ноолуурын бүтээгдэхүүний 50% нь манай уртлын хийгээд байгаа. Түүхийгээр нь аваад нэмээ өртөг шингээгээл тоглоод байгаа байхгүй юу? Бид нар бол яг түүхийгээр нь л хөрхий зараад яваад байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг түүхийн эдний зах зээл дээр хяналт тогтоочод байна л да, барьчаад байна гэсэн үг. Арьсыг хизээ үнгүүдүүлэхгүй хизээ хог болох уу гэдгийг тэд нар мэдчихэж байна гэсэн үг. Тэд нар шийдэж байна тийм. Тэгэхээр тэр толгоноос гарахын тулд яг үхээр нөгөө байгаа түүхийд дээрээ бид нар юу хийж болох вэ? Украин ширээрээ яаж тэлээ хийдэг болчихвол заавал эмээлт дээр хэдэн мянгаараа хог болоод байх ялцгаад ах шаардлагагүй юм байна. Сая болтой хэрвээ хийчихвэл жилийнх нь борлуулалт 1.3 тэрбум доллар болох юм. Зүгээр нэг ноолороор болтойгоо хийчих гэдэл ингээ бараг нэг дотоодын бүтээгдэхүүнээ бараг 10% ингээ ороод ирчихэж байгаа байхгүй юу? Тэгээд манай говь маань одоо 500 эдэлчин одоо хайгаад 1 жил хайж штэ. Тийм л байна. За тэгээд араас нь манай залуучууд одоо энэ дижитал шилжилт гэж хэлж байгаа тийм ээ. Дижитал 900-ны тоглогчид одоо залуучууд мань гарч ирж байна. Lend гэдэг одоо энэ залуучууд захин финтекийн захин одоо энэ төлбөр тооцооны зах зээл дээр Монголдо тоглоод одоо ийшээ энэ Аз номхон талын зах зээл дээр гараад ирсэн байгаа. Тэгээ араасаа яг маш олон ер нь бол гарч ирж байгаа одоо тэр World Class гэдэг одоо саяхан бас Японы нээлттэй ижлээ эрхэт гэдэг бас нэлээд том програм тэрбум орчим доллар бас босгоцсон явж байгаа. Ингээд ер нь бол яг энэ дижитал шилжилт энэ IT салбар дээр бол монголчууд бол ирээдүйтэй. Энэ бол маш том бас Монголын ирээдүй юм байна. Тийм. Энэ бол нэг ургадаг уурхай гэдэг маань энэ юм байгаа нь шүү дээ. Нэг компьютерны ер нь аль суудсан байхад л ер нь ингээд одоо тэр бол нөгөө далай гац марц ямар ч хамаагүй тийм ээ. Бүгд лангаар одоо шилэн капитал явчихж байгаа учраас энэ бол ингээд ирээдүй гэдэг нь тэртээ түг нөгөө цугулцаад эхэлчихлээ л дээ нөгөө дарамж талтай боловч болтой нэг хичээл. Тэр бол Монголын ирээдүйтэй 5 ийм салбарыг өөр тодорхойлчиход байгаа. За хамгийн эхлээд хүнс, органик гин хүнс гэдэг ийм салбар байгаа. Тэгээ энэ бол Монголын төдийгүй дэлхийн ер нь тий. За яг хөө дэлхий гэж яриха боли энэ урд 30% нь тэр бомбнууд болчиход байгаа юм. Өөрсдөө хүнсийг идэхэ болцсон шүү дээ. Тэр бомбнууд юу гэж өөрсдөө тэр одоо найдвар гэмиг идэхүү. Австралиас маха авч जैन, Монголоос үгүй авч जैन, Японоос жимсэн авч जैन. Тэгээд Монголоос одоо энэ нөгөө бяцлаг юм эсвэл үзээрцэг юмнуудыг чинь авъя гэдэг байгаа байхгүй юу. Ердөө мөнгөө үнэ хэлчихээ хамаагүй л гэдэг байгаа байхгүй юу.
За яг дэлхийн мэлхий гэж яриха болий. Зүгээр ойрхон энэ урд хөрштөөгөө эвтэйх нэг хэдэн органик хүнс одоо махцах гайгүй бас үнд ороод яваад тах шиг байна. Бараг манай Монгол мах чинь бараг ангийн мах юм уу да тийм. Ангийн махтай адилхан байдаг гэж найзаа да. Тийм. 200 эмээ ургамал иддэг гэж шүү. Тийм. Тэгээд үнд ороод байгаа юм байна. Тэгээ яг араас нь яг өөр бусад юмнуудаа бас үнд оруулмаар байна л да. Тэгээд эвтэйхэн бас найзлаад юм уу сайхан зараад энэ органик хүнс ер нь дэлхийд дээр бас нэлээ ер нь эрэлттэй болоод байгаа юм билээ. Хүмүүс чинь хин тухай орсон юм ааш. Эрүүл юм л идэх хэрэгтэй юм байл гэж ойлгосон юм шиг байна. Өмнө нь одоо юу ч дээдсэн. За ер нь яг ус үндэстэн бид нар чинь нөгөө цалингаараа хувц хүнс хоёр нөгөө хамгийн суур хэрэгцээндээ ер нь улс орон мөнгө зард юм байна л та. Тэгэхээр энэ хувцсны салбар дээр Монголд одоо 1000 орчим брэнд гарч ирчээд байна. Та нар боддоо бараг л өглөөс ирэх чинь л бараг нэг бажуун, яасан хийсэн, бортголжин, бүртүүжин гэл ингээл бараг өглөөс ирэх чинь нэг брэнд гарч ирж байгаа. За энэ бол маш сайнны дохой. Тий. Нөгөө нэг ажил олдохгүй байнгээ суугаад байсан хүмүүс чи одоо яаж ийн гэсэн үг. Ажлыг бий болгодог сэтгэлгээр рүү орж эхэлж гэсэн үг. Нөгөө нэг 100000 ажлын байрыг 20 жил хүлээгээ за ер нь худлаа юм байна. Өөрөө ер нь утлаа оюу байц тийм ээ. Оймсоо нэхий байц гэд эхэлж гэнэ гэсэн. За ингээд энэ бол фэшн бум гэж хэлж байгаа. Тий. Энэ Монголын энэ фэшн бум бол маш том юм дэвсэлт болох юм. Монгол туурхтны загварын төв Улаанбаатар хот болох юм. Нөгөө Европын загварын төв Итали гэдэг шиг. Тий, Монгол туурхтан чинь нэг 30 сая хүн байгаад байгаа шүү дээ. Тий, Монголоос ирж бас гутал хувцас өргөе авдсан шүү дээ. Энэ урд өвөр монголчууд маань өргөе цагаансар болохоор нэг дээлмэл авчих гал тийм ээ. Тэгээд органик хувцас гэдэг бас нэг ийм трендийнхэн төв нь болох юм. Нөгөө гол нь түүхийн хэд материал манайд байгаад байгаа учраас шүү дээ. Тий. Байхгүй оргуу оос тийм юм үлдээ яриаг. Байгаад байгаа юм дээрээ тулгуурлая л гэж байна. За ингээд хүнс хувцас гэдэг нэг хоёр сэдв байна. Хүн амьдарч байхад энэ хоёроос угаасаа татгалзахгүй. Тий. Энэ хоёрт л мөнгө зарна гэсэн. За энэ хоёроос илүү гарсан мөнгө юунд зардаг вүлээ? Билүү гарахгүй юм уу? За. Илүү гарсныгаа манайхан гоё аялал жуулчлал хийн штэ. Тий. Тэгээ манай монголчин бас сая жуулч авах гээд үзээд байгаа штэ. За бүрэн боломжтой. Одоо энэ хойтын гүрж манайхтай ер нь их төстэй. Тийм цөөхөн амтай. Тэгээд гүрж одоо жилдээ 5 сая жуулч авч байгаа. Тий. Тэгээ гүрж яаж авч байгаа вэ гэхээр дарс хоол гэдэг хоёр мессежийг л өгж байгаа хүмүүст. Дэлхийд даяар. Та нар зүгээр гүрж гээд үзээрэй, хайгаад үзээрэй. Гүржийн нөгөө нэг брендингийнх нь видео мэдээ зөндөө байгаа. Саяхан бас гүржийн ерөнхий сайд нөгөө тэр бомдох аялагч аа өөрөө онгоцны буудлаар тосч авлаа. Тэгээд Монголын 3 дахь том бизнес бол энэ аялал жуулчлал гэдэг нэг том бизнес байгаа. Гэхдээ нөгөө бизнесийг ингэж манайхан тусад нь аялал жуулчлалаа ингээд нэг нагчилж дуус. Тэгэл нөгөө аялал жуулчлал дотор чинь миний хамгийн эхлээд ярьсан хуу гэдэг хамтлагч нь л явж байгаа байхгүй юу? Тий. Тий. Хүннүү орогч нь л одоо энэний нэг хэсэг нь. Тий. Энэ Улаан цавд Хёро гэдэг кино хийгээд жилдээ 2 сая жуулчин ирдэг болчлоо шүү дээ өвөр Монголын. Хойдлын тэр аватарын тэр зураг авалт хийсэн тэр мужид нь одоо жилдээ нэг 10 сая жуулчин очдог болчлоо. Энэ аялал жуулчлал гэхээр манайхан нэг тийм амралтын газар нээх гэж ойлгоод байгаа шиг байна. Найзуудаа эдгээр чинь ингээ бүгд холбоотой шүү дээ. Манай архитектур дизайнерууд маань нэг гоё бас байшин барьчих гээд. Тэгээ одоо энэ Чингисийн нөгөө Альшагийн энэ бүтээн байгуулалтыг чинь манай Монгол архитектурууд манай урчууд очиж хийж өгч байгаа шүү дээ. Ер нь бол яг ясаман дээрээ. Тэгээ хэдэн урчууд нь очиж дээлийн ойж जैन, хэдэн хуурчд нь очиж хуурын татж जैन. Тэгээ хэдэн зураачд нь очиж барилга одоо тэр чимэглэлийг хийж जैन. Хөрхий нэг сарын 2 сая төгрөгөөр өгч шүү дээ хөрхий. Эцсийн үр шимийг хэн хүртэж байна уу? Тий. Бүгд найрамдах хятад ард улс маань л одоо эцсийн өрмийг хамжаа шүү дээ. Хийхийг бид нар хийж гэнэ гэсэн давчхандаа.
Тэр Чингисийн онгоны чинь энд байгуулчих болно шүү дээ. Тэр нэг актер хэцүү юм байхгүй шүү. Тэр чинь шороогоо хүртэл $10 зарж яах гэж нөгөө. Тий. Чингис хааны одоо яасан шороог л зараад ийн гэж шүү. Шороо хүртэл тийм болцсон юм байна. Тэгээд энэ аялал жуулчлал дотор ч энэ Бөгжний эзэн гээд киног хийсэн тэр кино хийснээрээ аялал жуулчлалаа 4 дахин нэмэгдүүлсэн байна. Бөгжний эзэн Шинэ Зеланд шүү дээ. Тий. Тэгээд аялал жуулчлал бас хөгжүүлэх гээд бас ингээд нөө уучраа болохгүй. Эхлээд яг бид нар шиг л нөгөө камп мап барьж мараал хөөрхөн тий. Тэрийг бас аялал жуулчлал гэж ойлгоод ингээд нилээ явж байгаа. Тэгээд нэг жуулчин яг манайх шиг 500 мянгаар өвдө хэтрээгүй. Тэгээ нилээ удаан хөөрхөн бодсон байгаамаа. Тэгсэн чинь нөгөө зүгээр Холливуудын нөгөө найруулагч очингуудаа надад нэг юм киноны юм прожект байгаамаа. Тэгээд танайх яг ивент итгэж. Тэгээд зураг авалтын яг танай энэ гоё юм сүрлэг мөрлөг юм уул нээсэн энэ гоё газар чинь хийгээд. Тэгээ Бөгжний эзэн кино хийгээд мессеж нь болохоор энэ киноны энэ гоё байгаль чинь манайх штэ л гэж хэлсэн байгаа. Шинэ Зеланд штэ найзуудаа гэсэн чинь шууд 4 дахин. Энд чинь одоо жинхэнэ бүүн байгаа байхгүй юу? Шууд 2 сая болоод дараа жил шууд 4 сая болоод ингээд геометр прогрессор явчихж байгаа. Одоо жилдээ чинь баг нэг 20 сая болчиход байна Шинэ Зеланд. Тэгээд нөгөө нэг тренд чинь ингээд жоох унаад ирнэ штэ. Бөгжний эзэн хөөрхөн явж байгаад нөгөө аялал жуулчлал жоох унаад ирэнгүүт нь Бөгжний эзний баг дараагийн өмнөх анги 0 дугаар анги ч үлээ юу вэ? Нэг кино хийсэн штэ. Тий. Хоббитуудыг хийсэн. Яг зөв. Тэгэхээр ингээд манайхан ингээд юмнуудаа салгаж битгий бодоор ингээд хувц гэхээр одоо манай энэ технологийн сургууль ямар хамаатай ч юм бэ? Энэ хоол, энэ хүлэмж энэ нэг сахалтай нөхөрчин л баахан өгөрцөг хамдар яриад тахыг гэж битгий ойлгоорой найзуудаа. Тий. Ер нь яг энэ мэддэг суурилсан үйлдвэрлэл гэдэг энэ зүйлийг хөгжүүлэхэд энэ төр дизайны сэтгэлгээ, энэ төр ажлыг бий болгох сэтгэлгээ, тэгээд нэг байшингийн зураг зурхтаа ч гэсэн одоо жишээлбэл ноён ууланд одоо хүний музей байгуулъя гэж бодъё л та. Тэрний зураг жишээлбэл ямар байх вэ? Мэдэхгүй шүү дээ. Тийм. Жишээлбэл тэр сэтгэлгээ энэ сургууль дотор жишээлбэл энэ дээр бид нар мэтгэлцэж явах хэрэгтэй байна. Барин шүү дээ. Тэр чинь хизээ нэгэн цаг. Бидний төсөөлөхийг аргагүй худлаадаа гэжсэн зүйл ингээд аль хэдийн хийгдчихлээ шүү дээ. Монгол Украин баас өнөөдөр $20 зарагдаад явж шүү дээ. Ийм Украин баасыг уугуулад тэгэхээр энэ өрөөний 100 орчим мянга устж ийн гинэ. Японы лаборатори шинжилгээ хийж үзсэн гин. Янз бүрийн бактериудыг устгадаг юм байна. Тий. Нөгөө олон эми ургамал байна гэсэн үг шүү дээ. Нэг гэсэн давал тий. Тэгээд нөгөө Украин баас хүртэл өнд ордог ирдэг тийм цаг байд юм байна. Ирсэн юм байна тий. Богдын лүндэн дээр байдаг байхгүй юу? Ер нь сайн цаг ирэхэд Украин баас хүртэл өнд орно гэж. За аялал жуулчлал дээр 3 дахь ингээд том сэдв гэж бид нар үзэж байгаа. За мэдээж 4 дахь том сэдв нь creative industry гэж хэлж байгаа. За энэ дотор ч юм бол одоо нөгөө яриад байгаа тэр кино урлаг байдаг юм уу, нөгөө контент, entertainment. Тэгээ энэ чинь бас нөгөө аялал жуулчлалтай бас холбоотой шүү дээ найзуудаа. Кино надад хамаагүй гэж бодож болохгүй шүү дээ. Тийм. Нөгөө киноны зураг авалт хийхэд нөгөө байшин маань хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм. Ямар байшингаа харуулах юм? Шинэ Зеландууд ч нөгөө нэг хоббитуудынхаа нөгөө байшин үзүүлээд $100 хураагаад оруулаад байгаа шүү. Тийм. За, бүтээлч үйлдвэрлэл гэдэг дотор энэ гар хурлал бас орчиж байгаа. Одоо энэ 50% чинь одоо 10 жилийн өмнөөс л явсан ийм прожектууд байгаа юм л да. Тэр creative 50-ны creative industry гэдэг. Тэгээд ажилгүй нэг 500 мянган орчим хүнээ ингээ кластержуулаад тийм дизайны нөгөө дэлхийд дээр нөгөө эсхийгээрээ юу хийвэл зарагдах уу гэдгийг зааж өгөөд тэгэхгүй өөрхий нөгөө MMA долгор MMA нөгөө долоон буудалтай нөгөө таавчгаа оёод идэг тэрийг хэн авах вэ дизайныхын трендийг манай эмээ мэдж байгаа мó уу юу тийм ээ. Гэтэл тэрийг 50-нууд болохоор яа шийдэж яах гэхээр хэдэн дизайнерууд нөгөө судалгааг нь хийгээл эмээд загварыг гаргаж өгöd. За эмээ та яг энэ загвараар 100 тавчиг оёорой. Тэгээ зарахын бид нар хийя. Та зүгээр л наатаа ойч.
Тэгээд тэр 50-ны энэ прожект бүр дэлхий дээр бүр өстэй жинхэнэ юм зүгээр нэг гар уралдаг яаж юм нөгөө нэг юм кластержуулаад энэ хамгийн топ жишээ болцсон. Одоо эдгээр чинь зөвхөн энийг заадаг сургалт хүртэл байна. Энийг зааж өгдөг. Тийм. Тэгээ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй энэ төргээ нөгөө ялгуурлаад байдаг хүмүүсээрээ хүртэл юм оюулаад бүр өстэй янз бүр 500 мянган ажилтаа болгосон. 50-ыг бид нар учиргүй актер өндөр байшин барилгаар нөсөлөд байгаа биш шүү дээ. Одоо зөвхөн энэ гар уралдаараа эдгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 5% ороод ирж байгаа. Тийм. Өмнө нь зөвхөн тэр ерөнхий сайд нь ботсон байгаа юм л да. Яаж энэ нэг ажилгүй баахан нөхдүүдийг л ажилтаа болгоё даа гэж гिचнээ сар болцсон гэж. Тэгээ бодоод олохгүй. Тэгсэн чинь эхнэр нээлсэн байгаа байхгүй. Гэхдээ эдгээр чинь одоо нэг ийм технологи, бизнес юм хөгжөөг байх чи энэ өвөө энэ аав ээж нэг юм хийж амьдрдаг л байсан байж таараа үстэй гэдэг ганцхан үг хэлсэн байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нөхөр чи гэнт цоор мэддэг нэрээ тийм штэ. Тэгээ судлаад үзэхээр нэрээ л нэг юм уралдаг нэг эсгийгээр нэг ширмэл хийдэг те. Тэгээд нэг одоо бойтог хийдэг юу гэдэг юм. Нэг сэлбэр хийдэг, нэг дарах хийдэг. Эсвэл нэг нь одоо сайхан аргалаар гоё ингээ бүр хашаа болго хурааж чаддаг. Тийм тэр хүн энэ чинь хүртэл бас нэг чадвар болоо явчихж байгаа байхгүй. Тийм. Хөрцөн хүртэл ингээ гоё. Гэж за мэдээж хамгийн сүүлийнх нь бол энэ Монгол хүмүүс одоо энэ оюуны спортоор захивар хагалж яана л гин IQ нь бас их өндөр байгаа юм байна. Их нээлтүүд хийгээд байгаа боловч тэр нь цаашаа ингээд амьдрал болохгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхэн бол яг юу хэлээд байна гэхээр нөгөө мэдлэг суурилсан үйлдвэрлэл гэдэг зүйлээ хэлээд байгаа юм. Тийм. Мэдлэг суурилсан. За энэ дээр нөгөө шинжилгээ ухааныхаа парк байгуулна уу, нээлттэй бүсээ байгуулна уу. За энэ ямар ч байсан цаг нь ирэхээр цэцэг тэртээдэргүй цементэн дороо суртал ургадаг штэ. За тэгээд энийг Монгол залуучууд өөрсдөө хийчихвэл үү дээ. Тэгээд хэн нэгний хүлээхгүйгээр. За энэ дээр бол яг жагсаалтууд нь байна л да. Энэ дээр одоо жишээлбэл энэ нөө Чэжүү арал дээр байгаа морины циркээ одоо яагаад Монголдо байгуулж болдгүй тийм ээ. Хэдэн циркт нь өөргөө тэнд нэг очоод цирк үзүүлээд эхнээсээ өөргөө бэртэж гэмтэл үхээл өөрхий ингээл нэг Чэжүү хөгжүүлэх гээл яваад байгаа байхгүй. Мөнгөний Чэжүү хураан үзүүлэхийг монголчууд үзүүлэх. Францын нөө Декстерд ажилладаг Эрдэнэ зогтгээд нэг дизайнер байсан шүү дээ. Нөгөө юуны Дастрын нэг машины загвар гаргасан байсан. Тийм. Тэгээд тэр шалгараад үйлдвэрлэгдсэн Монголд бас ихнээс ирдсэн байлээ. Тэгээд тэр хэлжсэн байхгүй. Энэ би нөгөө Монгол мориноос би санаа авч энэ дизайн хийсэн машиныхаа гэдэг. Тэгээ яг машиныг хараад ирсэн чинь бас тиймэрхүү шинж бас байлаа. Ингээд нөгөө нэг одоо Toyota ч гэдэг юм уу ингээд Солонгосын машинуудаас нэг тийм өөр шинж байгаа байхгүй. Нэг тийм нэг морины тэр гуй дашаа, тэр хондлоо, тэр нэг байгаа байдал мэдлэг тийм дүүхэлсэн тийм шинж чанараас л тэр нөхөр инспирэшн авсан. Тэгэхээр ингээд уламжлал түүх мөхөө ярихаар нөгөө хуучин муухай юм яриад байгаа юм шиг боловч эн чинь л өөрөө нөгөө улс орны амин сүнс нь болж байгаа юм л да. Бүх юмний тэр суур амин сүнс нь софт одоо тэр амин сүнс нь болоод. Тэгээд яг улс орнууд чинь нөгөө технологийн хувьд бүгд iPhone барьдаг болчлоо, бүгд Toyota ундаг болчлоо. Тэгээд эцэн үндэ ялгарл нь юу болоод байгаа юм ба гэхээр нөгөө л бидний нөгөө муухай муулаад байдаг нөгөө түүх, ёс заншил маань л болж байгаа юм л да. Ганц үлдчихэж байгаа зүйл нь гэсэн үг шүү дээ. Тэгээд улс орнууд яг энэ дээрээ их тийм яаж хөгжүүлж, бүтээгдэхүүн болгож бизнес хийх үү гэдэг дээрээ бүгд боддог болцсон юм байна. Тийм. Би нэг л жишээ хэлье. Жишээлбэл Солонгос улс кимчи гэдэг нэг давсан байцааг өнөөдөр дэлхийн 100 орн руу экспорт хийж байгаа. Тийм. Тэгээд ер нь яг 2000-ад оны хүртэл чинь Солонгос ч яг юм өмнө нэг сайн зарагдахгүй байсан шүү дээ. Дэлхийд баах юм үйлдвэрлээд Samsung гээл саяхан штэ өөрхий. Тэгээд яаж ер нь нэг юмаа заръя да. Одоо зөндөл юм хийгээл Японыг дуурайгаад яг л хуулбарлаад хий чинь ердөө авдаггүй. Хүмүүс Sony-г аваад идэг, Samsung-ыг аваад идэг, Samsung-ыг авдаггүй. Тэгээ яг бодож яг тэр нөө Саймон Анхол гээд тэр улс үндэсний тийм имиж гэдэг юм бүтээгдэхүүн шууд нөлөөлдөг юм байна гэдгийг анх тодорхойлсон юм байна. Тийм ээ. Английн профессор. За тэгээд
тэднэртэй уулзаад манай Солонгос улсыг имиж ямар хөө байгаа юм болоо гэж судлуулад үзсэн чинь нэг тийм далайн эргийн нэг загсчны нэг досгонд ингээл нэг хоорондоо нэг модон жад надаар байлдж яадаг хэмжээнд нөгөө дэлхий чинь тэр өсөөлж исэн байгаа юм л та. Тэгээд тийм нэг жадаар байлдаг загсны досгонд хийсэн ухаандаа компьютерийг ч юм уу зурагтыг гол нь хүн итгэж авах уу гэдэг тэр national image гэдэг нь тэр бүтээгдэхүүн гэдэг зүйлдээ шууд борлуулалтын дээр одоо нэг маркетинг зарагт ингээд бид нар чинь тусдаа л манай энэ хэдэн маркетерүүд тусдаа л гэж бодоод яваад байгаа шүү. Тийм юм байхгүй шүү дээ. Бүгд уялдаатай. Тэгээд нөгөө язгуур урлаг муурлаг гэхээр тоодгүй байхгүй. Тэр нь нөгөө өмнөхийн бүтээгдэхүүнд тэр савнгийнхан борлуулалт нөлөөлөд байгаа гэдэг хүмүүс даанч мэдэхгүй юм да. Тэгээ яг нь Солонгос тэр National Image-ийн Dynamic Korea гэх том юм ер нь хөтөлбөр явуулсан байдیں۔ Тэгээ энэ бол дэлхийд ирэх амжилттай болсон прожекттай. Эннийхээ хүрээнд жишээлбэл тэр нөгөө олон кинонууд байна, энэ сериалууд байна, хоолны кино. Тэгээ эдгээр чинь гол зорилго нь юу байсан бэ гэхээр нөгөө аялал жуулчлалаа хөгжүүлэх, хоолны аялал жуулчлал, Солонгос улсыг дахин дэлхийд ребрандинг хийх зорилготой хийсэн ажиллагаанууд. Ганнам стил чинь тийм санаандгүй тийм од болоод байгаа юм биш. Энэ бүхэн бүгд бодлоготой өөрчлөсөн төлөвлөсөн Солонгос улсыг дэлхийд дахин харуулах гэж бид бол динамик юм хурдтай үндэстэй юм аа гэдгийг л харуулах гэж явсан. Тий. Тэгээд Жангуу мэнтэр ч юм бол хоолны аялал жуулчлалыг бүр хэдэн 100 дахин нэмсэн шүү дээ. Зөвхөн тэр хоолыг идэх гэж хүмүүс очдог. Одоо их сургууль болгоных нь хажууд тэмцээ судлалын хүрээлэн гэж байна бүр их сургууль болгоных нь хажууд шүү. 25 онд гаргах хэмжээнийхээ хөргөчний бүр аль хэдийн технологи хийцэн сууж байна. Тий. Зөвхөн хэмжээнд зориулсан хөргөж гарах гэж байна. Тэгээд бол одоо хэмжээг одоо бид нар чинь бараг хорт тавдар гэдэг болтол нь бараг дэлхийн нийт тийм маркетинг том юм компанид ажлыг хийж чадчих байгаа байхгүй юу? Яг үүндээ бол зүгээр дарсан байцаа шүү дээ. Тий. Цагаан сараар Монгол айлын ширээн дээр одоо цагаан эдээ биш кимчил байдаг болчиход байна шүү дээ. За тэгээд манай багш нар маань мэдээж энэ оюун санааны манлайлагч энэ хүүхэд залуучуудыг бэлтэж байгаа ирээдүйн Монголын бүтээгч хүмүүсийг бэлтэж байгаа гэдэг утгаараа та бүхний гарт бол тэр Монголын ирээдүйн ажилчин удирдагч ямар сэтгэлгээтэй байх уу гэдгийг та бүхэн цагаан заасан дээр гараараа бичиж өгч байгаа. Энэ хувь заяа ганцхан багш хүнэл заяажээ гэж би хэлээгүй тэнгэлсэн блэ. Сомдиск хэлжээ. Тий. Оросын зурган боловч. Манайх ч одоо утсаа унтраагаагүй байгаа юм уу та. За альва тэр бүтээлч хүмүүс энэ залуучуудад урам зориг өгөх зүйл нь итгэл үнэмшил өгөх зүйл нь манай залуучууд ч одоо бол төгсөө Солонгос явна гэсэн байгаа шүү дээ. Тий. Тийм л бодолтой итгэл үнэмшилтэй байгаа гэсэн үг. Энэ тэр залуучуудын маань буруу биш. Тий. Энэ хөөрхий орчноос авч байгаа мэдээлэл энэ бидний л байгаа байдал. Тий. Хүн мэдээлэлээр тэжээгдэж өөрийнхөө энэ улс үндэснийхаа тэр итгэл үнэмшлээр тэжээгдэж яваа шүү дээ хөөрхий. Тэгэхээр манай багш нар маань эхлээд бидэнд юу байгаа юм бэ гэдгийг эхлээд ойлгуулах нь чухал байгаа маа. Тий. Хүн гэдэг Монгол хүний онцлог нь бусад улсаас бидний яг давуу тал нь юу вэ? Ямар өгөгдөл байгаа юм бэ? Түүхийн эдийн нөөцийн хувьд бас юу байгаад байгаа юм? Хятадд байхгүй зүйл нь Монголд юу нь байгаа юм? Японд байхгүй зүйл нь Монголд юу байгаад байгаа юм? Юунд нь бусад улсууд сонирхоод байгаа юм? Сонирхлын татаад байгаа юм бэ гэдэг. Эхлээд байгаа зүйлээ бид нар олоод харчвал нүдээ нээгээд гэсэн үг шүү дээ. Тийм. Өнөөдөр Солонгос хүн Монголд ирээд Монголын нууц товчоог өнөөдөр комик ном болгоод 20 мянган хувь зараад бүр баян хүн болцсон Солонгос хүн байгаа шүү найзуудаа. Тийм. Та нар бодоод үзээрэй. Солонгос хүн Монголд ирээд нууц товчоогоор комик ном хийгээд бүр өөрийгөө зохиолч гэж бүр нүүрэн дээр нь бичсэн байгаа. Ким Янг Хи билүү дээ. Нэр нь байгаа тийм. Бүр ингээд Солонгос зохиолчтой нууц товчоотой болцсон шүү дээ бид нар чи. Тийм. 20 мянган хувь зараад жирийн нэг
сэтгүүл залуу ирэл Монгол баян болсон. Тэгэхэд манай залуучууд Дахаан Перм руу баян болохгүй зөрөөд нисээд явж байгаа шүү. Энэ хоёрын оронд том ялгаа байгаа шүү манайхаа. Энэ л маш чухал. Хүн байгаа юмаа олж харахгүй болохоор ийм сохор болдог. Юмаа олж харж чадгаа болдог. Өмнө нь бэлээхэн ийм боломжууд байгааг бид нар олж харж чадахгүй болдог. Сохордог гэсэн үг. Тэтгэл үнэмшилгүй болдог. За технологи бол энэ бол байгаа зүйл шүү дээ. Хаанаас ч авчираад нутагшуулж болно. Тийм. Дэлхийд дээр ноосны хамгийн супер технологи хаана байна? Технологи гэдэг чинь машин шүү дээ. Угсарсан төмөр энийг гэсэндээ бол тэрийг бол авчирч болно. А гэхдээ энэ өв соёл, энэ өгөгдөл нөөцийг авчирч болдоггүй. Японд борц хийж болдоггүй. Хятадд айрыг эсгэж болдоггүй. Англид сур хийж болдоггүй. Харин Италийн болтооны машиныг өнөөдөр говь компани авчираад болтоо ойж болно. Гэхдээ Монгол ямааны ноолуурыг Итали ямааны ноолуурных нь микрон 3 дахин бүдүүн байдаг. Ягаад Монгол ямааны нарийнхан байдаг вэ гэхээр энэ л нөгөө л эрсдэс энэ хүн ширүү нөхцөлийг тэр ямаа амьд үлдэхийн тулд тийм ноолуур нь тийм нарийнхан бөгөөд маш олон ширхтээ байдаг. За мэдээж биднэрт маш зөв төвлөрөл энэ нэг оюутны хувьд ч тэр нэг багшийн хувьд ч тэр нэг улс орны хувьд ч тэр нэг гэр бүлийн хувьд ч тэр бүгд адилхан. Нэг юмыг бид нар маш хамгийн сайнаар хэний ч хийж чадахгүйгээр тэр Италийн тэр ээлби хийж чадахгүйгээр бид нар Монгол альсаа өнөөдөр Монгол залуу альсан сэлбэртэй гутал гэдгийг сэлбэртэй альсан гутлыг дэлхийд дээр анх удаа бас хийцэн байгаа. Тэгэхээр байгаа юмаа олж хараад тэрэн дээрээ тэр өөрсдийнх нь амин сүнсийг шингээн гэдэг энэ бол өөр зүйлийг хийх боломж гэсэн. Бусдаас өөр зүйлийг. Технологиг бол ханаас авчиж болно. Нэмэх нь технологи. Байгаа зүйл дээрээ нөгөө төвлөрөл бүхнийг бид нар үйлдвэрлэж чадахгүй. Тийм нөөц болон хүний болон технологийн түүхээдийн нөөц биднэрт байхгүй. Энэ бол бидний хамгийн том алдаа. Өнөөдөр бүхнийг үйлдвэрлэх гэж дайрж байгаа. Тий. Өнөөдөр зээл авсан үйлдвэрүүдийнх нь 80% нь бүгд дампуурж байгаа. Хийсэн зүйл нь агуулгатай овоолттой байгаа хинч авахгүй. Тий. Бид нар хятадд гоцрогдсон технологиор хятадуудтай өрсөлдөж чадахгүй. Тий. Ингэж сэтгэж бид нар болохгүй гэсэн. Технологи бол хамгийн сайныг л байх хэрэгтэй. Тухайн салбартаа хамгийн сайныг л байх хэрэгтэй. Тэрээс хятад зүгээр нам технологийн бид нар төмөр авчираад юм хийхэд 2 жилийн дараа төмрийн хогонд ч авахгүй байна. Төмөр биш байсан байна тэр нь бүр машин. За тэгээд мэдээж тэр салбаруудын хоорондын уялдаа холбоо гэж нэг зүйл байгаа. Тий. Бид нар тусдаа ердөө нэг тийм бий болж байвал би бол архитектурын багш юм чинь надад хүлэмж ямар хамаатай гэж тэгж сэтгэж өрдөө болохгүй манайхаа. Бүх зүйл уялдаа холбоотой. Тий. Өнөөдөр жишээлбэл жолооны багш хичээл заахгүйгээр өгсөн шавь нь тэр жолооны багшийн хүүхдийн дайрдаг. Тий. Ийм л байдаг. Тэр хүн надад ямар хамаатай юм бэ гэд үнэмлэх өгөөд явуулсан. Тэр ур чадваргүй жолооч хүүхдийн дайрцсан жолооны багшийн. Дайрыг гэж мэдээж дайраагүй ур чадваргүй учраас дайрцсан. Тэгэхээр хамааралгүй зүйл гэж байхгүй. Өнөөдөр автобусанд нэг хүн суудал тавьж өгөхгүй байлаа гэж бодъё. Айгүй л маргааш тэр танилцах охины чинь ээж нь буюу чиний ирээдүйн хадам ээж чинь байж болно. Тэгэхээр тийм уялдаа холбоогүй зүйл гэж өртөө байхгүй. Тэгэхээр энэ салбар дундын хоорондын манай архитектур энэ бүтээлж үйлдвэрлэж байгаа энэ тэр хүннүүгийн археологийн музейт байгаа нөгөө өмнө говийн үлэг гөрүүлийн парк тагаа нөгөө тэрэлжийн тэр морд одоо зохицолбор морд дайчдын
чэжүүд биш тэрэлчд байгуулъя. Тэрнтэйгээ яаж уялдах юм? Яаж хоорондоо бид нар юм уялдаа холбоотой нэгдсэн тийм ихтгэл үнэмшилтэй байх уу гэдэг нэгдсэн өгдөл маань нэг учраас бид нар яаж энэ дээр холбогдох вэ? Энэ бодол бидэнд маш чухал. Тэгээд улс орон байгаа нөөцтэй тулгуурлаж зөв ихтгэл үнэмшилтээр суурилж гордон хүлээж биш нэгдэн бүтээж ажил хайж биш ажлыг бий болгож ажилтай орлоготой элэг бүтэн хамгийн гол нь элэг бүтэн шүү манай. Тий. Их тун амьдралаа бүтээн босгоцгоё.